ганц найдан Арган аймгийн Тэрээзэн Монгол мянган бүгийн найдан агсныг эгээн дурсгал зориулв. Уул нуруу усгол уудам хөнди хөхөд тэнгэр хөрөст газар тэр чигээрэн хөхн огон гисэн хоёрхан өнгөнд умдан байдаг. Арын сайхан ханган зарим сумдын үдгээр энэ зун хурбороо оройтсноос ч болсон уу, хуурай сайр элбэгснээс ч үүдсэн үү гандуухан байлаа. Гэвч байгалийн өн гандууж хүмүүсийн сэтгэл өөдрөг байлаа. Ялангуяа төрс нутагтан ирсэн мянган буу овогт найдангийн хөвгүн гиндэн пүрвийн хувьд гэртээ ирсэн хүүхэд шиг дэгэлзэн догдолж вийсэн юм. Энэ ч аргагүй юм. Ер нь ямар ч хүн төрж өссөн нутаг усндан ирж аав ээжийн алхаж гიშгэж ажиллаж амьдарч байсан газраар явж ах トゥ төрөл төрөстэйгээ уулзсан учрах шиг сайхан юм хаавах үзээд. Гинтэн пүрвийн аав мянган буугийн найдан гэж энэ нутаг таалдартай эгэл түмэн дэн тустай нэгэн гүндүүгүй сайхан ир байсныг нэхэн дурсаж бахархан ярих хүн энэ нутагт олон бий. Алдар нэр нь мянган буугийн найдан, ард олны өгсөн нэр нь уран найдан хэмээх ийм л нэгэн хүний талаар энэхүү баримтат кино хийхээр төрсөн хүүгийн дагуулan төрлөх нутагт нь очлоо. Гэвч гэрэлт орчлонд гэгэн дүрн үзэгдэхгүй болсон хүний талаар юм хийнэ гэдэг хэцүү. Авсан ярэ хомстон дарсан зураг чамлагдан хийсэн ажлууд нь тэрвэр үзэгдэхгүй. Хэрвээ энэ хүн эдүгээ сэрүүн тунгалаг байсансан бол хийсэн ажлуудын бие дэвшлэр бүрэн гүйцэд харуулсан бол эд мөн чарван баялаг мажраалдан хүн алтаад нутагт ажиллаж байсан харагдах болсуу. Гэвч одоо яг гэв оройтсон бороо гэдэг шиг олдсон боломж иймээс хойш найдан хэмээх хүнийхэн намтар түүхээс өгүүлэн ийм нэгэн баримт кино хийснээр үзэгч олон доон толлуулъя. Аваа чирэх войнаар томбот төрч өдөртэй юм чинь. Мянган 1921 онд мянган буугаан гэрт нэгэн хөвгөн мэдлэлээ. Арга Монголын нутагт ардын хувьсгал ялсан тэр жил малчин ард мянган буугийн магнаг тэнэлгэн баярлуулж 2 дахь өрн төржээ. Тэнд археологт ардын журам зэргүүд аз жаргалан байлдан авахар атаа тайсантай амь хайргүй тэмцэлдэж байхад энэ далтаад нутгийн алс бөглүүхэн газар ард мянган буугинд бас л нэгэн тэмцэл болж байлаа. Энэ тэмцэл бол хүмүүн заяаг олсон хөөрхийн нэгэн амтан хаагур гарахаа мэдэхгүй хаалга юугаа тэмтчин агаар салхи үзэх гэж али байдгаараа тийчгэн хөөрхийн муу ихийгэн хэсэг зовоос нийцэст шалдан нүцгэн улаам саял нэг юм гарчаа. Үрийнхээ дууг сонсон мянган буу үүдний эсгийг дээш шидэн гадагшгүй гарч хүүш таминэ манай хүүтэй боллоо хэмээн булган хангайн ууланд цуурэ тататал хашгирчээ. Тэгснэм буцаж орж улаан ялзраа амтныг эвэл жинхрэлэн заашгүй манайх унах татах хүүтэй боллоо гэснэ. Гөхөө энэ улаан амтны чинь одоо хэнгэж дуудах болж байна. Лам мамаас асуух уу гэлээ. Сая марцсан эхнэр нь амгалсан гурван хэлэрэн чиглэгч айдаснаа. Ямар ч байсан гаргахын би гаргалаа да. Ямар нэр өгн яаны та өөрөө мэд. Ламаас асуух гэж явдлуулж байхын оронд өөрөө нэрээ хайрлахгүй юу да. Гэхэд мянган буу хүүгэн дээшргэн за миний хүү намсраа бурхан шиг баян найдан жүдэг шиг буянтан болоорой гэснэ. Найдан жүдэг гэж амандан хэд ботноснаа гөхөө ерөөсөө найдан гэсэн нэр харилж хол ямаров гэлээ. Эхнэр нь таалын үг нь
түүгээрээ болохгүй юу да гэлээ. Мянган буу за тэгвэл миний хүүгийн нэр Найдан гэж чихэндэн 3 тай шивнэлээ. Энэ өдрөөс хойш сар жил хэдэн тай солигдож аав чихэн харихламжаар алдрай бяцхан Найдан хүү явдаг боллоо. Ярддаг боллоо. Өссөн торных тусмаа хөөрхөн амьтан болсоор байлаа. 1960-1970 яад оны үед 10 жилийн дунд сургууль суралцж байсан бидний үеийнхэн эрдэмтэн зохиолч Дондгийн цэгмэдийн Хончин Найдан гэдэг туужийг сурах үчгээсээ амтрахаан уншдаг байж үлээ. Мянган буу огт Найданч Хончин Найдан болсонгүй бий. Найдан хүүхэд ахуй наснаас хонь хураг үнэ тугалах хариулан аав ижидийн тус нэмэр болно. Тал газар бэлдсэн танан цагаан хоньны сүргийнхэн хойноос шилбүр унсан жаахан хүү шилбэн гэлзуулан гүйж одно тэгснэ үүгээр түүгээр бэлчиж ба өхөр сүргэн эргүүлж тойруулна. Хизээний сэн арын сайхан хангай сарлагийн орон. Мянган буу гойхч бас нилээд хэдэн сарлагтай байжээ. Сав үсэ савсал зуулсан сарлагийн ортомтой хөөсөлцөөр өдрийг өнгөрүүлэх нь Найданд хэвийн үзэгдэл. Найдан тэр үеийн хүүхдүүдийн хийдэг ажил болгоныг хийж тэр үеийн хүүхдийн хэвлүү бас хэрсүү зан болгоныг сурчээ. Нас ихэн товор Найдан хүү ажил болгоныг сурсаар байлаа. Дунд явна, сур илдэн, ногт чөдөр зангидан, үхрийн ширээр хөм хийж богц дайлан урлан хус мотор янз бүрийн тоглоом наадгай сийлэн хотог шувг гихчлэн ахуй хэрэгцээний эд зүйл хийчгээд миний хийсэн юм болж байна уу гэж асууна. Гойр болохоор барахуда хэзээ язааны уран дархан хүн шиг яг л хийж гисэн байна штэ гэж аав нь магтнаа. Манай өвөө Мянган буугаа гэдэг хүн бол бас нэлээ холын хараатай. Их ажигч хэрх амьдралыг их нарийн судалдаг ийм хүн байсан юм шиг байгаа юм. Тэр чинээгээр амьдрал баян гэж ярих их дуртай. Энэ баян амьдралаас хүүхдүүд мань одоо ирсэн багаасаа сурч хойштойхоо амьдрал ахуйтай тусгаж авч гөр мэрэгсэн байдлаар сурч амьдралаа өдөн татж явах ёстой гэж их сургадаг. Тэгээ тэр амьдралаас тэр дэлгэр амьдралаас суралцаад цаашаа өөрснөө дэлгэрч амьдарч явах ёстой гэсэн юм сургаалыг хэлдэг хүн байсан. Тэрний нэг жишээ бол одоо манай аав Найдан гойг 17 настай байхад нь нутгийн хашир насаараа жинтэйсэн зузуу дэндүү гэдэг хөгшнийг дагуулж өөрийнхөө орон дагуулж өвлийн өвтөнд Улаанбаатар хот хүртэл өхөр тэргээр жин тэлгсэн байдаг. Тэгээд хүүдээ захиад явуулахдаа бол за миний хүү одоо ерөөсөө амьдралын хатуу төг мэд сур хойштын амьдралыг чухал хэрэг болно. Чи удахгүй ингээд цэрэгт явна. Цэрэгээс бас их юм сурах ёстой. Тэгээд цэрэг энэ амьдрал хоёроос суралцсан энэ мэрэгжил энэ сайхан юм чи хойшид төвөггүй сайхан амьдрах болно гэж сургаж явуулж ирсэн байдаг юм. Найдан 17-наас хүрүүт аавынхан оронд 10 өхөр тэрэг хөтлөөд Алтаадаас Улаанбаатар орох жингийн албыг залгуулах болжээ. Өхөр тэрэгний модон дугуй үнэндээ удаан. Яаж энэ урт замыг тууландаа гэмээр жайжиг хийн ураг ширгэвч Найдан түүнийг яршиг төвөгт бодохгүй. Ерөөсөн Найдан хар багасаа л ажлын бэрхшээлээс хаширахгүй заавал хийн бүтээн гэж чирмэн хичээдэг байлаа. Манай удам өгшил хэм бол одоо Мянган буугийн нэрнчин Найдан дэлэг гэж хүн байсан. Зүгээр урд явгын одоо гүншрийн Мянган буу гэж исэн билээ. Тэгээ маань улсын авраг малчин
Авга нар бол ер нь их ажиллаж хичээнгүй тийм улсууд байсан зүтгэлтэй. Манай найд ах бол ангөрөхийн уран мужаан дэлэг ах гэд хамгийн бага нь да манай авч хамгийн том юм найд ах чинь дундхан. Тэгээд дэлэг ах гэж байлаа. Тэр хүн бас л мал жагаал бас гартаад үтэй. Тэгээ их сэтлэт мөвчин лав моё байхгүй нэг гэрийн модтой тэгээд л ингээл ажилладаг байлаа. Хончин найдан 20 нас хүрүүтэл цэргийн албан татагдан Маддын морин цэргийн дивизэд хуваарлагдсан очлоо. Найдан цэрэг татсан 1941 он бол Дэлхий техник Дания юул нэмэрсэн аимшигт үе байлаа. Баруун Европт Гитлерийн Германы хаваарын улс орнуудын эзлэн төрөмгийсээр зөвлөлүүдийн орон руу 1000 км-ийн өргөн фронтоор давшиж Аз төвд Японы милитаристууд буу шийдний хурцлан бусдын газар нутг руу өнгөлцөж байсан юм. Бүрийн дунаар түргэн жигсаал авч бүхэл өдөржин байлдааны сургууль хийж халдж ирэх дайсныг сөрж зогсох хатан зүрх хатуучин зоригжиж байсан юм. Найдан анх цэрэгт очиод хийдэг ажил жигсаалын сургууль. Хэлдэг үг нь мэдлээ гүйцэтгэе. Явдаг газар гортог дотор. Явдал дунд цавчих буудах сургууль. Эхэндээ чи юм үзээгүй хэцүүхэн л байла. Тэгвч тэр бүхэнд дорхнон дасаж. Модон морин дээгүүр харайх савлуурт сон сэрхээс агуулад цэрэг ирсэн эзэмшил зөхөх олон төрлийн марш тактикийн сургуулиудад амжилттай авахалжтай суралцахын хажуугаар шинэ хуучин бичиг үсэг сурч эрдэнэ мэдлэгийн наад захын ухааныг найдан эрд цэргийн албанаас олж авчээ. Ингэж л заасан болгонд он сайн суралцахын зэрэгцээ онч мэрэгэн буудагч болсон байна. Найдан нэг удаа хөнгөн пулеметор 5 удаа мэрэгэн буудаж залуу жинжил ховсронгээс онц буудагчийн цол тэмдгийг гардан авчаа. Онцолж түүнийг морин жолооч болгосон. Орос хурандаатай ойр дотн явуулсан. Оноож өгсөн үүрэг даалгаврын биелүүлж явахдан овсгоо гарган хэл улын сураад авсан байдığım. Найдан халах гол хамар даваа хайласт манхныг чөлөөлсөөр өөрийн орноос гарч өвөр Монголын нутагт орж ЖК хот хүрээд буцаж ирсэн гэдгийг. Өөрийн орноос харитны хөөчгөөд өвөр Монголын ард түмнийг дайснаас чөлөөсөн. Дэлхийн дайны эцсийн голомтонд дэлгэр Монголынхон нэрийг гаргасан юм. Гал зөксөн дайн дусахад галуун цуваа шиг буцаад ирэхдээ энгэр дүүрэн ялалтын одонтой эх орондон хөл тавьцгаас юм. Найдангийн энгэр дээрч Монгол зөвлөлт 2 орны бид ялуу медаль бас олон медалиуд гэлзэж байлаа. 45 оны чөлөөлөлтөнд аав маань оролцсон. Тэгээд тэрний одоо Ахмад дайчныхын үнэлэх онц буудагчийн тэмдгийг хөнгөн пулемет гэдэг үгээр 5 удаа 150 сумаар удаж ганц сум алдалгүй онц удаж залуу жинжин лавг шугам багаас гардаж авчихсан юм онц удагч тэмдэг юм. За энэ бол чөлөөлөх дайнаас яхтаа Монгол улсын бид ялуу гэдэг медаль байна да. Зөвлөлт толгойд улсын ёо бид ялуу. Энэ хоёр бид ялууг зэрэг авчихсан ийм удаатай. Найдан 1946 онд цэргийн албанаас халагдахаас өмнөхөн ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Жанжис Сүхбаатарын хөшөөг нээх ёслолын ажиллагаанд оролцсон. Мориор саадан дээгүүр харайх морин дээрээс сэлмээр мод ургас завчих гэгчлэн цэргийн эрдмийн үзүүлбэр тоглолтуудыг харуулсан. Бүтэн 5 жил цэргийн алба хаахтан тэр бүрэн гიშгэлтэй борхээр морьтой байсан. Сүх жинжний хөшөөний нээлтэнд оролцохдоо сүүлчийн удаа бор хэрэн унсан гэдэг юм. Ижил дасал болсон бор хэр морин ижил сүрэгтэнд буцааж тавихтаа хөлийн минь газар хөргээгүй. Хөлгсөн морин минь сал яг солсонгүй. Салаа замын ирэхээр чи бидэн хоёр саллаа. Болор эрдний толгойтой морин эрднэмэн Монгол орныхон хээр талд дурааран давхидаа гэж хэлээд хэнгэнтэл санаа алдаад
нулимс нэгийг гаргасан гэдгийм морь хүн хоёр ижилдэн тасдаг Монгол ёсыг ингэж харуулсан байдгийм. Информацион дайнд зөвлөлт Монголын дайчдад хэрэглэгдсэн олон зуун мянган монгол морьдоос 2 морь толгойн эргэж ирсэн гэлээ мэд. Тэрний нэг нь аавын бор хэрмэр гэсэн гэж байна. 5 жил цэргийн албаасан Ахмад дайчин найданг айрмас халагдахад цэргийн албаа сайн хаасны нүнлэн 300 төгрөгөөр шагнажээ. Төрсөн нутагтан очин гэхээс сэтгэл догдлон яарч байвч 5 жил ижил таслуулсан анги байран орхиод явна гэдэг бас л амаргүй байлаа. 5 жил албахала энэ дивизэд 50 цаг ирэхээр аргагүй халагдах боллоо. Тансаг сайхан оронд минь атаата дайсан ахаад халдвал тангар гөргсөн цэрэг хүн ясоор буцаад л ирнэ. Тариатаас хэрвэл намайг явуулж гэж бодоорой. Та нарын би үр дуусна баяртай. Девиз минь баяртай гэж хэлээд халагдсан цэргүүдийн машинд суун хажуу талын хөх хөтлийг давсан гэдгийм. Найдан хот газар ирээд хоршоо дэлгүүрээр орж байв. Төрөвчөнтэй түнтийтэлж гисэн 300 төгрөгтэй. Түүгээрээ юу авъя да гэж бодлоо. Алсаас сарвчлан хуруу даран хоног тоолон хүлээж суугаа. Аав ижи хоёртой юуны өмнө юм авахаа саналаа. Аавда хүрэн ширчүүдээ илэн өнгө. Шил монопол. Ээждээ мөн л дээлийн өнгө дурдан бус авлаа. Ингээд л замын машинд суун нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Өнөөдөр ингээд мянган боогийнхныхаа өнөртөгөөд идүүгээ хойчин ариун голомт болсон Алтаа даадгийн үлжээгөө мөнгөчүүлэх зорилгоор энэ хөд урсгалт үйл явдлыг хийж байна. Тэгээд энэ үйл явдалд одоо миний зээдүү манай аавын урыг өвлж хоцорсон Жамсранжийн самбуунам маань одоо их үүрэг гүйцэтгэлээ. Энэ үнийг хийж байгаа хамгийн гол зорилго бол манай одоо хнаас хамгийн ахмад настай нь энэ түүхээ мэдэх. Тэгээд хойчийнхаа үр хөвгтүүд төрөл төрөсөд бүх хүмүүстэй энэ үйлжээнийх одоо тэр ач тус тэр түүхийг мэдрүүлэх цаг үргэлж хойч үед мөнхөд мэдрүүлж ингэж санан дурсаж шүтэн биширж явахын үүднээс энэ үнийг хийж байгаа ийм зорилготой юм да. Алтаад нутгийн бараа алсаас тодрон үзэгдэх шиг. Авижи хоёр найсуу яваач харагдах шиг. Тэгснэн өсөх бага наснаас ижил таслуулсан өвөлжөө бууц хаваржаа намаржаа байшинт тахилтим болуу заяахан 5 тэг хамар даваа 8 тал хиймэрдэх хайрхан хонгор өвөр эргэн нүүр ухаа хатат их ваган мараад ганц ухушт сөртийн даваа алтаад чулуудгол нүдний нүмэн тодорлоо. Даваан товгор хисарын суг билэр бишгүй дээл олон удаа шар тэрэг хөтлөөд холойрын аянд явж л байсан бодогдлоо. Архангай дөрдөх тусам Алтаад нутагтан дөхөх тусам нутгийн агаар нүүр илбэн нууцхан нэг л юм шивнэдэж байх шиг аминчлан шивэнсэн тэр өвчин юу юм бэ? Армийн албан артаа хийлээ. Одоо Алтаад нутагтан очиж авгаа авч амьдрал ахыган бод гэж үү? Бодлоо яах вэ? Эр хүний цээжин дэмээлтийн хазаартай морь юу багтдаг гэлээ? Тэр бүхэн багтаж л яваа. Сорог зөнгийн гүр арагчаа гэж аюулын айтайхан бүсгүй Алтаад нутагт минь бий. Хүний хүн болоогүй бол минийх болгоод л авандаа. Энэ мэтэр амьдрал ахуй авгай хүүхэн ажил төрлөгээд арын сайхан хангай хүрэх алс холын замд
юу сийг бодох вүлээ? Юу отгон бэрэн байсан. Тэгээд миний хоёр хүү манайхны удам судар иймэрхүү л удасвэ. Яг олон жил бодлоо хөрхий би одоо 19 дээрээ 84 хүрлээ. Энэ хугацаанд сайхан амьдарч явлаа. Гуцтай гутал хийхийг зааж өгч ирсэн шүү дээ найдах. Тэгээд би онтой гутал хийдэг болсон сүүлдээ. Улам сайхан амьдарч эх орныхоо сумынхаа хөгжил дэвшилд улам их хөв нэмэр оруулахыг түүнэртээ ерөөж да. Бидний чинь одоо хүмүүжүүлж тэжээхт бол энэ аава ээжийн нуран гарал их тус болсон. Цаг үргэлжил өдөр шөнөгүй нутгийн зон олон тэрүүгээр гойж бодож явж исэн. Ер нь одоо аава хийгээгүй юм аваач өөрөөр юм хийлгээгүй найл өрөх юм ховор баха. Найдан төрсөн гэртээ нэрж төрүүлж өсгсөн аав ээжийн хоёртойгоо золгожээ. Одоо тэр цэрэг найдан биш. Ард найдан болсон харагдлаа. Хар торгон дийлэн дээр шар бажгар дурдан бүс орооч. Хар бүрхмэлгай хазгай дуухан тавьж хот газрын дэгжин ирчүүдийн өмсдөг хромон гуталж ийсэн залуу ороод ирэхэд санаандгүй байсан аав ээжийн хоёр нь сандран твдэж "Гүй энэ чинь миний хүү юу да? Тийм байна штэ. Найдан хүү хүрээ тэрлээ. Найдан минь наашаа ирж явна гэж хэлүүлэхгүй яав да" гэж хоёр талаас нь үнсэж өнгөн бөөм баяр хөөр боллоо. Найдан ирсэн сургаар тэр хавийн улс тэдний цуглаж армийн амьдралаас ахуулаад атаатайсны жигшүүрт ялагдлгээд юм яриулж Ерөөсийн хөгжил хөдөлгөөнтэй хэдэн өдрийг өнгөрүүлжээ. Алтаадын голын Сөмбүгэр найдан хотоос ирсэн хромтой найдан гэж хэнийгний хэлээд гисэн үг Алтаа даяар тарж үүнээс хойш үе тэнгийн нөхдөнд үргэлжийн мөнхөд Сөмбүгэр найдан гихцээх болжээ. Ягаад тэр одоо таймаа ганган хувцалцснаар Сөмбүгэр гэл яахан ганган дөөл байсан байхгүй юу? Тэгээ тэр дандгар хаалхаатай юндэн гөөгөх болно л да. Сөмбүгэр найданд. Амарда миний хүү амар. Атомол даавн явчих нь эдээ цагаагаа ээж нь хийчих нь олон жил цэрэг суут явж орон гэрээсэн хол байсан хүн чинь олигтойхон амраад ав гэж аав нь хэлдэг байж. Гэвч найдан гэрт зүгээр суухгүй. Одоо харин аав ээж хоёрын амрах цаг болсон. Аливаа би хийгээд хий гэж аав ээж хоёрын ажилд өөр хөдлөхгүй. Мал хойд явна. Малын хашаа хороо барина. Хураг туулын бүнзгээд хөөхөн жижиг юм хүртэл хийчих нь. Гэрийн юм давдар шүүг аварлан сүүн завуудад очиж сүү машин дах маасл цэцгийн тус гаргах гэгчлэн ажил өхнийг амжуулна. Тийм ээ, тэр нэгэн үед танил болон нүдэлж авсан нутгийн бүсгүй гүрарагчаатай нууцхан уулзаар нэгэн гэртээ толгой холбон хамтран амьдрахаар болж аавын гэрийн галуулам тэг залган Алтаад нутагт найдан гих гэсэн бас нэгэн шин найл нэмэгдсэн юм аа. Гэрийн эзэн гэргийн нөхөр боллоо. Одоо зүгээр сууж болохгүй. Ядаж сум орноо хөгжүүлэхэд гар үе оролцох хэрэгтэй гэж хэлээд багийн дарга дашаа хөгийн зам дитэй ярьж тохирон Алтаад нутагтаа хурал цуглаан соёл хүмүүжлийн ажил явуулах улаан болон барилаа. Хангай нутгийн уул хатаар хангинах сүхний дуу сонсогдож хайныг шарын нуруу хотолцуулан урд урдмод уулнаас авчрах ажил тасрахгүй. Авчирсан дүнз найдангийн гараар зүсэгдэж, авчирсан банц найдангийн гараар хатагдж, Алтаадын төвд шин юмс нэмэгдэж эхэллээ. Энэ байш одоо ингээд 1957 онд манай цэргээс алдагдж ирээд нутгийн ард түмнийг соёлын гэрүүлэхийн төлөө улаан болон нэртэй. Тэр өөрийнхөө шар өсгөр энэ уулнаас мод татаж өөрийнхөө төрсөн ах Эренцэнгийнхээ том хүү 14 настай Бат төмөрийн туслалцуулан барьсан юм аа.
Эглээд найдан барилгын бригадын хавлагчаар томилдсон зэвгэ эл гонгор, жэ гонгор, гомбрагчаа, дүүрийн жожил, дэлэг, юмдэн хорол, эренчин, бариул, аравдан, дорч хүрүү зэрэг 10 гаруй хүмүүстэй баян жаргалантын эхнээс мод бэлтгэн тоос хөцөхөж шохоо шатаан өдөршөнгүй ажиллан нэгдлийн контор хүн эмнэлэг хүүхдийн дотор байр орон сууцны барилгуу зэргийг оройвдшгүй барьсаар дуусхан хүлээлгэн өгчээ. Хожим тариа цумын ялд нэгдлийн контор соёлын төв агуулах дэлгүүрийн барилгыг баригдаж найдангийн зүтгэл найдвартай гол хүч болсон байна. Ингэж л барилгачин найдан болсноо батлан харуулсан байдгийг. Өглөө гараад шөнө боллоо. Үдийн цай ууж чадахгүй. Тэгэд би тэндээс яаж тоосолоод бяцлагта гамбар хайраад ингээд явуулна боорцогтой. Энэ давцраад сүүдэртэн сууж ажил саваа надад явуулаад. Тэг чи бид 7 настай байсан юм. 6 нас жахан гэртэн жоох хөөхлөөсөн тэндээс. Тэгэл буцдаг байлаа. Дангийн тамбартай байсан барьдаг байсан. Уршаа гарсан. Одоо энэ нэг барьсны дараа тэр шинэ хоргийн төвийн юуг болохоор урт байсан учраас 2 тамбар хийсэн юм. Тэгээд тэр нэг сум шиг юмнууд хийгээд дунд нь дугуй бөмбөг шиг юм хийгээд ингэ цөмийн хөрөөдөж хийгээд цөмөөрөнд нь хадсан байсан. (1956 оны намар найдан аав ээж ах дүүстэйгээ Алтад нутагт намарчаад хадаас ихтэй бартаасаатай газар усвараадан одор нүүдлэхийн өвөлжөөд хавруулахын үйс мал сүргээ ногоонд сатхан даргалуулж төл молон төв гүйхэн бойжуулж аваад 5 сарын эхээр нүүж бэлбчээр жалгын ад хэцсийн цусланд сүүний төлөвлөгөө дуустал цуслаа. Тэгснэ гудруулах хэмээх өндөр сэрвэн дэнч дээр бууж малаан 8 талд бэлчээс таргалуулан гүүгэн барьж айрган эсгэн эрх өвөл хэрэглэх эдээ цагаагаан бэлтгэн нөөцлөд авчээ. Эднийх 1956 онд Алтад нутгаас нүүж мөрөн сумын зүүн тосгонд өгөлжөөд дараа жилийн хавар малаа нэгэмчлэн мөрөн сумын ялалт нэгдлийн ууган гишүүдийн нэг нь болсон байна. 1957 онд мал нэгэмжлэх үед эднийг 2 азар гадуутай, 40 гаруй үхэртэй, 100 гаруй хоньямаатай, 6-7 тэмээтэй байсан. Найдан малыг яаж таргалуулах вэ? Ашиг шимийн яаж арвижуулах вэ гэдгийг онцгой сайн мэддэг. Ерөөсөө л мал моллох арга ухааныг эзэмсэн нэгэн байсан. Хизээж хийгдсэн буу юм, хэдэн үе эгж дамжсан буу юм бүү мэд аав нэг өдөр цахир буугаан арс хүчээр ариутгаад үүдээ өгчээ. Мянган буу гэгч тэр хүн мянган буутай байгаагүй, ганцхан буутай байснаа үүдээ өгсөн тэр байлаа. Найдан аавынхан өгсөн цахир бууг дуугаргаж үзлээ. Тэгсэн хий дими дуугаргаж байснаас хэрэгцээтэй юм дуугаргая гэд үүрээд мордожээ. Алтадын найдан анчин найдан болсон түүх эндээс ихэлсэн түүхтэй. Аавыг эх орны дайнд чөлөөлөхтэй 45 онд яваад тэгээд ирэхээр нь хүүдээ биелгэлсэн гэсэн. Тэгээд энэ бол одоо юм ярьдаг бол их л юм ярих байх. Хаана хэн дүүрүүлж явсан, ямар үүрэг явуулж явсан. Тэр талаас их л юм ярих байх та. Найдан ганцаар яв амтныг буудахгүй, хээлтэй амтныг буудахгүй, хэн зэн ялах амтныг буудахгүй, ямар амтныг хизээгнэх, яавал байгаль орчинд хор нөлөө учруулахгүй ан ав хийх үү гэдгээ мэднэ. Найдан хоног хугацаанд дуусч хорой цээр тавигдсан үед андгарнаа. Хөвчөд хайгаар явж хээрээр гэр хизээр дэрхийн хитэн өдрөөр заримдаа бүр хитэн 7 хоногоор ангөрөөнд явна. Тэгж явахдаа эмээлийн дэрлэн тохмоон дэвсээд дээлээ нөмөрсөн шиг хээр хөдөө хонож унжиж явах нь эрэг хүний бас л нэгэн жаргал байдаг юм да гэж ярина. Найдан анд яваад ганц хоосон ирэхгүй. Талын таргунаас ахуулаад ойн хөрм баавга олигор хөгчөн бор гөрөөс бодон гахай гихчлэн агнаагүй ан нэгэхэн ч үгүй. Аав явж ирээд ханган хишиггээд хав ойрчныхан дон тараа. Агнсан ангийнхан арьс усыг илдэж
эвлүүлж маш сайхан болгоод агентд тушаана. Тэр үед анчин болгон улсаас үүдсэн төлөвлөгөөтэй байлаа. Найдан улсын төлөвлөгөөг давуулан биелүүлдэг урдаан барих сайн анчдын томд орж Монголын анчдын нийгэмлэгийн тэргүүн асан майдар дараагаас хүртэл Багтаалын үгийг сонсч л явсан да. Сайн бод. Тэг мэрэг. Ямар сайн нэг сүрээр хааргаас хоёр хахахтал тэгээд дэлдүүлэл ингээд хоёр хоног хоёр удаа. Тэгээд хамар хоштой идэлтаа төрөх явсоо дээрээс үрэл гэр мэдвч. Тэгээд гахаж явна. Тэдний чинь тэгээд мэргийн суурин дээр тэр хоёр чинь суушд. Тэгээд хөөж гарч ирнэ аль нэг нь гарсан тэр гахаа гаргах гэж байхгүй ч ямар амтны. Аавал хэвтүүлсэн л байна. Удаад алдчлаа гэх юм байхгүй шүү дээ. Мужаа нараач нэртэй уран гараач нэртэй. Найдан уул хөвчин ан амьтдыг агнахын зэрэгцээ усан чумсан загсыг жуургалж өрхтэй одтой нэгэн байсан юм. Ялангуяа сум орон нутагт нь гадаадын зочдод ч юм уу нам төрийн удирдагч ирэхэд найдвартайгаар нь найдан дуураг өгөөд загсанд явуулдаг байж. Найдан нэгээр догтохгүй нэг хэсэг загас барьсан. Тэр шведугай 1 метр гарan урттай товоо тул загас бариад барьсан тулаараа чихмэлхийн үзмэр болгон өгч байлаа. Ан амьтдын чихмэл рүү хаач байдаг зүйл. Гэтэл шувуу болон загасны чихмэл тэр болгон байдгүй. Загас шувуу хоёрын арьс хөрс ойтол даахгүй хариугүй нэмгээ юм байдгийн байна. Гэвч мань найдан ойж боломгүй тулын харьсаарч чихмэл хийчихсэн юм да. За миний аавын ээж миний эмээ 80-тай Пилма гэж хүн байсан. Тэгээд тэр хүний аав нь 80-тай дархан гэдэг. 80-тай дархны аав нь бол Чойжилжүү гэж хүн байсан билээ. Тэгээд тэр Чойжилжүү гэдэг хүн 5 хүүтэй. 5 хүүгийнхээ хамгийн томд нь 100 насан гэж нэр өгөөд. Дараагийнх нь 90-тэй гэж нэр өгсөн. Дараагийнх нь 80-тай гэж өгсөн. Дараагийнх нь 70-тай гэж. Тэгээд 60-тай гэж өгсөн юм 5 хүүхэдтэй хүн байсан юм билээ. Тэрний тэр 80-тай гэдгийнх нь охин нь бол манай эмээ юм байна. Тэгээд тэр хүн чинь одоо ингээд манай аавд Мянган Бугай гэдэг хүнтэй суугаад манай аавыг төрөхөд энэ дээлийг өмсүүлсэн гэсэн. Тэгээд аав маань хадгалаад би чинь айлын том хүү юм чинь аав маань надад өмсүүлсэн байдаг. Тэгээд ийм үе дамжсан ингээд ийм дээлэлтэй. Тэгээд зайлвал нас барахын өмнөх надад чин дээлээ ав гэж татварын дүлийгээ ухаж. Том бэлэг өгч байгаа энэ юм да. Манай аав. 90-тай дархан 80-тай дархан гэдэг нь хүмүүс нь болох дээрээс гангаар дарах гэдэг. Тэгээд тэр улсуудыг хийсэн гам бопер мөнгөн аяга хэтутган тэр нь бол одоо энэ юуны орон нутгийн Аранхай аймгийн орон нутгийн музейд 50 байдаг ийм улсууд байгаа. Тэр 70-тай гэдэг нь болох дээрээс 70-тай Баатар нэртэй явсан. Тэр хүн нь болохоор энэ Хатанбаатар Магсаржийн сэрэгт явж 10-ын дарга энэ тэр болж явсан. Иймэрхүү л юутай хөдөлмөрч ухаантай улсууд байсан билээ. Манай өвгдээдс. Тэгээд тэрний ур ухаанаас манай аав нэлээд юм сурч хоцорсон. Өвлж авсан ийм л түүхтэй улсууд байдаг юм аа. Манай улс 1949 онд Ердийн хөсгөн халж авто тээвэрч хилжсэн түүхтэй. Ердийн хөсгийг халаагүй байх тэр үед тэртээ алсыг зорьсон тэмээний цуваа монголчуудыг идэх гурил, татах тамхи гээд юмтай залгуулдаг байсан юм. Одооных шиг гадаах дэлгүүртэн ороод гэр дүүрэн, сакс дүүрэн юм бариад ороод ирдэгтэй адилгүй байсан юм. Хэдий дэрэх энэ мэдэхгүй хизээ наашлах энэ таашгүй тэмээн жингийн цуваа тэртээ улсын сугвлыг орон
цаашлан одох нь ердийн үзэгдэл байлаа. Алтан нутгаас гарсан Аянжингийн цуваа дунд найдан ч бас тэмээдэн хөдөлж өгсөн наран доорох тэнгэрийн хаяаг ширтээд явж байдагсан. Найдан арьсныхий ноос мол үргээд Эрдэнэ молынхаа түүхийдийг ачаалж аваад Аянжинд явж лаа, шүзэн, сахар, йотон, даавуу, дайлмгээд өдий төдий юм олж ирэн өргөн олны амьдрал авахыг туслана. Найдан минь наад хэдэн тэмээгэн говьруунд уцаа. Илсэн говийн тэмээ энэ хангайд идээшихгүй. Гэх хүмүүс ч гарч аддан тэмээний нуруунд очиж авчирсан юмсол та бидний амьдрал авахыг залгуулж байгаа юм биш шүү. Жин тэгэхэд хамгийн тохиромжтой мал бол тэмээ. Тэгэхээр аддан тэмээгэн өөр юм болгож алтаадын уланда дасгана гэж хэлээд. Найдан наад хэдэн тэмээгээ буцаа гэдэг хүмүүстэй яавч санал нийлэхгүй. Найдан уг нь хин хүний үгнээс зөрж хэдрлэж ядролоод байхгүй. Бодсноо хийж хэрэгжүүлж чаддаг нэгэн байлаа. Өөрийн бодол өөр тун зүв байдаг болохоор найдан тэр газараас авчирсан арваа тэмээгийн тэр шалгүй өсгөж дасгаж нутаг орондоо нутагшуулан эдээшлүүлж чадсан ийм л нэгэн байлаа. За найдангуй гэдэг хүн бол маш их ажилласан хичээнгүй одоо тийм хийж чадахгүй юмгүй л байсан үндэ. Энэ сумын одоо бүхэл барилгыг найдангуй ахалж одоо барилгын мастраар тэр үеч одоо барилгын мастер гэжсэн шүү дээ. Барилгын одоо ахлах мастраар найдангуй ажиллаж байсан. Найдангуй сэлвэрийг бол би сайн мэдтiin. Энэ хоргыг сэлж одоо нуурын тол нааж нуур болгож дотор нь бугсогоо уран зужаага байдлаар сэлж ингэж одоо хүнд бэлгэлж байсан. За найдангуй барьсан барилгууд бол маш их байна. Түүнээс гадна манай найдангуй бол одоо Дахианы дэнж гэдэг газар сууршиж тэнд одоо гэр бүлийнх нь хүн дахиа малдаг. Бид одоо өндөгнөөс нь бас жаахан хулгай хийж иддэг ийм байлаа. Тэмээг ихч тэнгэрлэг сайхан малыг арчилж ачлах өсөгт хэрэглэн аж тусын үзэж байсан хүн чинь нэг харсан дахиа гэгчээ тарчихын жаахан амьтныг ч бас өсгөж үржүүлэх болжээ. Үе түмэн дахиа үүгээр түүгээр гүйлдэн хар үрээр донгодон хаасаагүй үзэгдэх болсон гин. Хаанаас юун дахианууд гарч ирээд хар үрээр донгодон хамаг нойр хулж аав гэж нутгийн хүмүүс ярилцсан нуугдинжийг дурандан хартал найдангийн гадуур найгүй олон юм гүйлдэж байсан гэцгээ. Монголчууд 5 хушуумалтай. Гэтэл 5 хушуумалын хажуугаар дахиа гахаа өсгөн ашиг шимийн хүртэх төр засгийн бодлого шийдвэрийг түмнээс төрүүлж хэрэгжүүлсэн хүний нэг нь найдан байлаа. Тариа цумыг дахиатай болгож өдөр болгон өндөг идүүд сургасан хоёр хүн бол найдан гүр арагч хоёр байсан. Мянган буугийн найдангийнх мянган дахиатай өгдөг юм нь өндөг өхөөрдөг юм нь дахиа гэсэн гэрээ хүртэл гарчил байсан да. Намар өвөл хаваржингаа нам гүмхэн байдаг сумын наадмын талбай ам орвуу гэлтэй амтэн хүнээр дүүрч гадуур дотор нь ганган дэгж мордорон ижсэн гойсон улус сувхан сэтгэл сэргэн багтай. Торгон зодгийн мөрөн дээрээс тов хидл атгаж хийж ч нэг үзэж хийлгүүлж ч нэг үзэж явдаг хүчи дээрс хөлгөлдөн хоёул гурвул холгөлдөн явах нь хараад баймар сүртэй. Наадмын талбайд найдангийн дуу тодрон. Найдан баруун талын засуул сонсоо бүхийг амлая гэж ирээтэл цээл рүү бүхийн цол дуудана. Тэгснэ төдөлгүй дөрвөн талд жинжин малгай барьчихсан. За хараатай барь нөхөө. Гүй наан чин нэг сул хөлөө яваад байгаа юм шүү. Баруун гарахан барьцыг ахиул. Ухайста бүр уургалаад гэгчлэн зааж зааварладаг засуул хүний сургамжит сайхан үгийг хэлсээр наадамч олноос засуул хэмээх хүндэтгэлийг олсон хүн бас л найдан байсан юм. Сумын наадам сайхан болно. Тэр тех толоодын ингэрээр хурдан мордын тоос усч
наадмын талбайд ойртох тусам наадамч олон усхийн өндөлсөөр тодомогнай торгон жолон эзэд тодорно. Тэгтэл өөрний газар эрхий мэрэгэн харавчид цэц мэрэгнэн солилцсон наадамчин олныг баясгана. Наадам болохын өмнөх өдрүүдэд хүчит эрс барил дандаа бэлтгэн. Хөлөг моридын уяач дурал дандаа бэлтгэн. Эрхий мэрэгэн харавчид ч бай цэц сонож байр суурьнд хүрэхийг хичээнэ. 93 наадмын энэ 3 төрлийг л өөр өөрсдийн бэлтгэлийг базаадаг гэж боддог улс бий. Гэтэл засуулхан хүртэл өөрийн бэлддэг л юм. Найдын наадам эхлэхээс хэд хоногийн өмнө энэ жилийн наадамд хэн барилдах нь энэ тэндээс ирсэн улс ноцолдох нь ямар бүх ямар мэх хийдэг вүлээ яаж түүнийг хариулах ёстой гэгчлэн бүх болгонтой уулзаж мэх болгоныг ярина. Намайг одоо бүхэнд дур сонирхолтой болох цаашдаа одоо энэ үндэсний өхөр одоо амжилттай хичээлэхэд одоо олон сайхан багш нар олон сайхан одоо бүхэн үзэгчид бүхэн хорхойтнууд түүний дотор одоо олон сайхан ихэм сайхан буурлууд засуулууд одоо их надад их заа зөвлөдөг байсан. Түүний дотроос бол манай найдангой болгодог олон талын авьяастай өөрөө одоо сайхан одоо сэлбэр хийдэг ангөрөө хийдэг. Найдын халахын алдарт өөхө жаахан дамбын удмын хүн болоод ч тэр бүгд үнэнхүү дуртай нэгэн байлаа. Олон удаагийн наадамд засуул хийж, олон ч бүхийг өөрийн мөрөн дээрээс гаргаж, олон хүнийг аймаг сумын цолд хөргөж авч гарсан бүхэн унахад найдын гин хийсэн хөөхд айтай сэтгэл нь гонцгой. Харин өөрийн мөрөн дээрээс гарсан бүхд авчих бол яг л өөрийн барилдаа давчихсан юм айтай сэтгэл үеийг сэм бэлцэтэл алхална. Бүх цолно гэдэг бол нэг осны өөрийн мөрөн дээрээс гаргах бүхэн магтан дуулж байгаа хэрэг. Нэг сайхан цоллоод гаргасан бүх хиймэр золбон сэргэж хүч тэнхэн нэмэгддгийг мэднэ. Наадмын үеэр найдын хамаг ажлаа хойш тавин ганцхан бүх мэг хоёрыг л ярьж явна. Ямар сайндаа найдангүй наадам биш болдгоо гэсэн нарийн авга тариад сумынхнаас гарч байхав. Монгол бүхэн жудаг ёсыг дээдэлж Монгол наадмыг нарийн хөгжөөнтэй үзүүштэй үнэн шударга явуулахад засуулхан ямар үүрэгтэйг найдан мэдхийн дээдээр мэдэж биелүүлэхийн дээдээр биелүүлнэ. Арын сайхан хангайн алтаад нутагт найдангүй наадам болдгүй гэдэгтэй адил найдангүй найрч бас болдгүй байлаа. Хүүхдийн үс авах хөргөн бэр бололцсон шинэ гэр барих ургийн баяр унаг тамгалах найр гихчлэн намар болохын үес найр наадам илбэгшин тэр болгонд найрыг хөгжөөж өгөөч гэж найдан гөрөх улс цөөнгүй. Найдан ямар найр болно яг л түүнтэй нь зохицуулан ай дууган өргөн айлгэрийн жавар үргийн улс амьтныг баясгана. Жаргал тайн дэлгэр уйхан замбуу твинар сэрүүн сайхан хангай эревөр харцаг эрдэн засгийн унаг гэгчлэн түүнд мэдэхгүй дуулж чадахгүй дүү нэг эхэнчгүй. Аймгийн төвөөс ч юм уу аль эсвэл хот газараас нэр зуутай нэгэн дуучин өрж дуулуул адаглаад л авах холох юм хамгийн түрүүнд бодно. Гэтэл гиндэн бүрийн аав найдан юуных нь авах барихын тооцоо найр дуустал дуулж хаад найрчдыг тартал сууж хаад за одоо би явъя да оройч боллоо харъя да гэд хүүгийн завдлгүй хөлг морины тоос босгон тэр тэнд явж байгаа харагдана. Ямар ч дуучнаас дутхгүй яруу сайхан хоолойтой алтаадын голын найдангийн аялдан дуулж явсан даанчиг олоо. Найдан сум багийн төвдөө олон барилга байшин барьсныг дээр үгүйсэн. Барилга байшин барихт нь багаж хэрэгтэй болжээ. Энэ тэндээс авна гэхээр хөрөнгө мөнгө шаардлагад нь. Хүний хийж хэмсийг хөрөнгө заран олж авна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Өөрөө хийгээд үсдэг хэрэгээгээд сүх хөрөө өрөм цүүцгээд өдий төдий олон багаж хэрэгсэл хийжээ. Тэгснээ
Сүхний ишнээс агуулаад шүүгээ, сав, үн, тоон, элдв тавилах хийж эхэллээ гин. Олон чиг айлыг орон гэртээ болгож, ойр хавийнхан бүгд л аль хэрэгцээтэй зүйлээ найданд захиалга болжээ. Төмрөөр хийсэн юмсыг харсан хүн найданг дархан найдан гин. Модоор уралсан юмсыг авсан улс түүнийг мужаан найдан гэцгэх болжээ. Найдангуй гэж модоорч юм хийдэг, төмөр өрчиг юм хийдэг, мужаан дархан гэсэн хоёр мэргэжлийг хослуулсан хүн байлаа. Түүн дээр бас нэг түүнийс хэлсэн уран гоё сэлбэрүүд нэмэгдэнэ. Уулстай сайхан Монгол гутлууд нэмэгдэнэ. 32 сарстай, 64 сарстай Монгол гутал, нандин сайхан хэстэй Нанжингахай гүлэм гихчлэн найданд хийхгүй юм нэгэхэн ч үгийг бодоход ерөөсөө л энэ хүн бол гарын ур, сэтгэлийн ур, ухааны ур гурвыг хослуулсан ховрхон хүн байлаа. Ямар санда гадаадын зочд ч юм уу нам төрийн өдрөлгуудаас ирэхэд сум нэгдлийн дарга нар найдангуй хийсэн юмнаас тэдэнд бэлэг дурсгал болгон өгдөг байх вэ? 1971 онд Цэдэнбал дарга авгаа хөвгтөө бас сүүлтийн 2-3 зочдтой очив. Тэгжсэн бэлэг дурсгалын асуудал болоод тэгээд Цэдэнбал даргад имэйл хазаартай морь өгнө гэд авгаад нь юу хүлээ гэсэн асуудал гараад тэгээд мөнгө төгрөгөө мэдхийм гэж намайг л томилж байгаа юм да бэлэг дурсгалынхны юм хариуцагч. Авгаад нэг юм олдохгүй. Би хэллээ л дээ. Найдангуй нь богсгоо хэрэг өг гэж. Тэгээ бэлгэсэн. Тэгээ Цэдэнбал дарга авгаатайгаа хоёулаа хорогдоор очиод дундаа барьсан зураг мураг нь байдгийм л да. Тэгээд их уран хүн байсан юм шиг бодогддгийг. Энэ аяга болохоор их хүчтэй аяга байгаа. Би одоо 1973 онд 6 нас гарan 7 төрж явсан доо. Тэг Цэдэнбал дээр одоо ирж. Аауд маань энэ тариац суманд Даранган аймгийн тариац суманд Чоргын тогоо гэдэг газарт очиж. Тэгээ энэ аягыг Цэдэнбал даргууд аауд хийж өгсөн. Юу бэлгэл дурсгал болгож үлдээсэн ийм аяг нь одоо надад ингээ бас хадгалгатай явдаг. Тухайн үедээ бол даалтай аяг гэдэг нэртэй. Тэгээ тариатын ард түмэн болохоор амьд бол алтай аягнаас ус уун гэдгийг чи Цэдэнбал даргаас алтай аяг авлаа гэж нутгийнх нар түмэн нэг цай гэдэг гэж сууж ирж амсдаг. Би Монгол хүн бэлэг танхай хөдөөний хүн гээд нэг шүлгийн мөрөө байдаг байхаа. Тийм бил дууч байдаг. Тиймэрхүү хүн байсан найдангуй. Найдан урд нь аян жинд явж явахдаа хаагур яв бол бартаасаад багтай. Хаагур яв бол унаамалд тохиромжтойгоос гадна бэлчээр ус сайтай гихшлэн газрыг маш сайн нүдэлдэг. Нүдэлсэн газар хараа саад бэрхшээлгүй. Аян жингийн урд замыг туулдаг байлаа. Нөгөөтэйгөр олон жил ан авд явж байсан болохоор хаан ямар ан амьтад байдгүй хэдий үед үүр хичээндээ орж хизээ гардаггүй гихчлэн ан амьтдын байршлыг анддаггүй нэгэн байлаа. Ийм ч учраас Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн урд насан ан амьтдын талаарх баримтат киноны зураг авахар явахдаа найдангаар газарчлуулан ан амьтдын байршлыг заалгадаг байлаа. Найдан оператор хүний аппарат хэрэгслээс үүрэлцэн Монгол орныхон говь хангай хээр талаар бишгүй дэнийг явж олон тооны баримт киноны зургийг авахд тус хүргэжээ. Энэ талаас нь аваад үзэхэд найдан Монголын кино урлагийн хөгжилд ч өөрийн хувь нэмрийг оруулсан төдийгүй зарим нэгэн уран сайхны кинонд ч өөрийн дүр зургийг гаргаад авчээ. Энэ бол Монголын уран сайхны хань киноны хэсгээс гарч байгаа хэсэг. Угаасан засвал хүн чинь уран сайхны кинон дээр ч засвалчаа хийж байгаа нь энэ юм.
Мөн найдын 1966 онд урлагийн гав сэтгэлтэн Урттан Сангийн бүтээсэн ан кинонд загасчны дүрд тогложээ. Манай хатам аав найдангой мянган буугийн найдангой бол нутаг усандаа их алдартай бүх застаг морь уйдаг тэгээд маш их уран тэгээд тэр нутгийн ардууд нь хүрээлсэн тийм сайхан хүн байсан. Тэгээд ер нь бол нутгийн ардуудад дандаа Монгол гэрийн тоон одоо тэгээ хорим найр хийх болно. Манай хатам аавыг дуудаж уурдаг. Тэгээ маш их сайхан дуулдаг. Одоо найрыг дандаа их аавар хатам аав найдангуйгаар мань эхлүүлдэг. Тийм хүн байгаа. Тэгээ энийг бол манай хатам ээж маань надад анх бэр болохт минь одоо би гиндэн хөрбитээр амьдраад 40 гаруй жил болж байна. Тэгт маань хатам ээж минь надад энийг уралж хийж өгчээсэн. Бас нэг дээлтэй. Одоо дээл нь арай одоо олж тавиагүй юм те. Ийм гоё, ийм л уран усуд байдаг. Энийг бол гиндэн пүрөвт бол бас хийж өгсөн. Энэ бол гиндэн пүрв үргэлж өмсдөг болохоор жоох юм болч те. Тэгээд бас битэр яг адилхан ингэж хийж өгсөн. Ийм уран усуд байдаг. За энэ сүхүүл бас манай их марлагч мужаа хүн байсан. Тэгээд нэлээ уран гартай дархан энэ төмрийг яхаа лантуудаараа дархан болчтой. Энийгээр мужаа болчтой. Тэгээд нөө барилга барихад чинь дээр үед чинь яхаар чинь багж олддоггүй. Тэгэл авах гэхээр дэлгүүр орчонд багж байдгүй. Тэгээ нэг түлэнэ нэг хар сүх байдаг да нэг. Тэрийг л одоо ингээл авдар хөргөөр би жоохон хөхд байж. Авдар хөргөөр ингэж улаасгадаг нүүрсээр. Тэгээ лав маань энийг ингээл лантуугаар нүдэдэл часуулан болгож гал. Тэгэл ингээл одоо мужааны багж хийсэн байх юм. Тэгээ үнэгүй өөрөө хийж байгаа болохоор тэгэл энүүгээр одоо тэр нөрн сум тариац сум хэдэн байшин гэл одоо дүнзэн чавчиж банзэн захлаж ингэж хийсэн ийм түүхтэй ийм сүх байгаа юм. Хөдөөгөр хараамалчин, хөрөө барихаараа барилгачин, харуулан авахаар мужаан, хасуура барихаар дархан, найр болохоор дуучин, наадам эхлэхээр засуул, мод барихаар сэлбэрчин, мордоод явахаар анчин, тариад суманда тахаачин, тамирын голдоо загасчин, энэ олон найдан бол их олон найдан биш. Гарцаагүй ярил зохих ганц л найдан байсан байна. Олон найдангийн хийх ажлыг ганцаараа хийчихдэг мянган буугийн найдан бол зах зээлийн өнөөгийн амжиргааны арга ажиллагаанд аль хэдийнэ суралцсан нэгэн байлаа. Найдан хэмээх энэ хүний нэрийг бодохоор найдан гэсэн үг санаанд орно. Өөрөөр хэлбэл найдах, итгэх, итгэл хүлээх гэсэн үг шиг бодогдно. Их эрдэмтэн Цэвэл Монгол хэлний үгийн тайлбар толд найдна гэдэг бол итгэн гэсэн үг хэмээн бичсэн байна. Сумнагдлын дарга нар нь за манай найдан нэг ийм хийгээд байна. Найдан хийчих нэ. Найдан найдвартай гэд найданд найддаг байлаа. Тэрхүү найдвар итгэлийг ч найдан цаг тухайд нь биелүүлдэг байж. Нэг л заа гэвэл ёогүй заасан хугацаанд амлснаа хийчихдэг учраас найданд дарга нар нь найдан итгэдэг байснаас үзэхэд найдан гэдэг бол найдан итгэн итгэл найдварын эзэн гэсэн үг байсан байна. Тариад сумын найдан гой бол хүн хүнд хүндлэгдсэн хүн хүнээр хүрээлүүлсэн нэгэн байсан юм. Түүн дээр бас хүний сайхан хань байсныг хэлэх хэрэгтэй. Хүүхдүүдийн сайхан аав байсныг ч дурдах учиртай. Найдамган гэрвэл соргозонгийн гүр аргачаа гэж үйл үртсэн дуран үнээмэл амаллах сайн сүгэм базаах үр хүүхдэн өсгөж хүмүүжүүлэх гихчлэн
гэр орны бүхий л ажилд хүний гар хөргүүлдгүй нэгэн байлаа. 6 хүүхэд өсгсөн аав ээж хоёр маань. Тэгээ ээжд маань ингээд алдарт ихийн 1-2 дугаар зэргийн одонгоор шагнасан. Энийх нь үнэмлэх нь байж байна да. Алтны дэргэд ихгүй шарлан гихчээр Найдангойн дэргэд насыг илээсэн болохоор ажилд гарамгай сурамгай хүн байлаа. Гар сэтгэл нийлсэн ийм хоёр хүн гадаа гэртгүй хөдөлж үйлс ажиллаа бүтээн үр хүүхдүүдэн өсгөн гарын ганцганд хөлийн дөрөөнд хүргэсэн гав яатнууд билээ. Ийм л хоёр хүн арын сайхан хангайн Алтаад нутагт амьдарч байсан үнэн бодиттой нэгэн домог ийм бүлгөө. За миний хань болох дээрээс битээр бас ерөөлөөр очилсан хоёр байдаг юм аа. Миний хань Сэмжан, жинхэнэ нэр нь бол Долгор Сүрэн. Миний ханы аав нь болох дээрээс Төв аймгийн Ухтаал цайдын сумын бичээч анх байгууллагадагт нь бичээчээр ажиллаж байсан. Тэгээд нутаг усанда ганган ажиллаж гэдэг юут алдартай ийм содон ийм ухаалаг хүн байсан да. Хадам ээж бол Гомдойдын Дулуунсран гэж одоо айлын том охин аж үйлдвэрийн тэргүүний ажилтан 5-6 дугаар жилийн гавшгаач гэсэн цолол алдрыг хүлээсэн халамжлан хүмүүжүүлэх залуу үед өөрийнхөө мэддэг чаддаг үгдэг зааж сургаж өгдөг байсан ийм үйлдвэрийн тэргүүний ажилтан байсан да. Миний ахыг болохоо шөөжилшин Гунгасран гэдэг. Тэгээд бид хоёр ээж аав хоёроосоо бол хоёулахнаа. Миний ах маань бол одоо Дуур Бүжгийн улсын театрт ерөнхий зураач ажиллаад ардын зураач гэдэг цол ардын зураач урлагийн гавьяа сэтгэлтэн гэдэг алдар цолыг хүртэж ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Манай ах маань бас хүү охин хоёртой. Тэг хүү нь болохоор бас Дуурийн театрын ерөнхий зураачаар ажиллаж саяхан урлагийн гавьяа сэтгэлтэн ажилтан авсан. Охин нь болохоор миний ахын охин болохоор оюуна бас Дуур Бүжгийн эрдмийн театрт хувцас дэдэаны чиглэлээр бас ажилладаг. Соёлын тэргүүний ажилтан тийм цалтай. Бэр эгч маань болохоор зэрэг Бурят улсын иргэн соёл урлагийн их сургуульд насаараа Монгол улсад ирээд ажиллаад Монгол улсын гавьяат жижигчин цол хэрэгмээ шагнагдсан. Олон дуурийн дуулаачдыг бол одоо Монгол улсад бэлтгэж өгсөн ийм ам бүлтэй миний ах их бол ингээд ийм ам бүлтэй болсод байна. Энэ баримт киногон бид ганц найдан хэмээх нэрлсэн энэ хүн бол ганцаардмал хүн байсан. Хүн амьтнаас жижиг хүн байсан гэдэг утгаар биш. Харин чи ганц хүний гар ийм их юмыг бүтээж болдгийм байна гэсэн санаа юм. Найдангой бол нэг хүний гараас ийм олон бүтээл гаргаж болдгийг харуулсан. Нэгэн бид ийм олон ажил мэргэжил авиас чадвар хүч хөдөлмөрийг цогцлуулж болдгийг үзүүлсэн хүн байлаа. Зах зээлийн нөөд хийх ажил алга. Ажлын байр олдохгүй гэх хүмүүс хаасайгүй таарладаг. Улс орноо хөгжүүлж хүн ардаан ажлын байраар хангах нь төр засгийн үүрэг мөн үгүй л мөн. Гэвч төр засаг л ажил олгохгүй бол би гараа хөдлөхгүйгээд зүгээр суухын оронд хийж бүтээл гэвэл албаа миний ажил хаасайгүй л байна. Хүний арван хуруу хүч дэлхийд юу ч хийж болдгийн жишээг баримт нотлогоотойгоор харуулсан хүн бол Алтаад нутгийн ард мянган буу овогт Найдангой байсан юм. Ийм л улсаас үлгэр дуурай авч их сайхан орондон эхийг бүтээх үйлсэд ганцхан шимбэлэн орцгой.